Сайн мэцэн үзэгчдээ Таримт телевизийн танд ашигтай тустай мэдээллийг хүргэдэг тань туслын нэвтрүүлгийн маань ээлжид дугаар амжилт мэдээллийн технологи академи дээрээс бэлтгэн хүргэх гэж байна. Хамт дорж мэдээллийг сонирхцгаая. Амжилт мэдээллийн технологи академи мэдээлэл технологи ангидаа элсэлд авч байна. Та бүхэндээ сургалтын талаар танилцуулъя. Явагдах хугацаа 3 сар. Цагийн хуваар 18-аас 21 цаг хүртэл. 7 хоногийн 3 өдөр явагдах юм а. Суралцах мэргэжлүүд график дизайн, веб дизайн, мультимедиа, анимашн. Тавигдах шаардлага компьютер анхан шатны мэдлэгтэй байх, 10 жил төгссөн байх. За харин төгсөгчдөд ромб диплом олох юм а. Манай амжилт мэдээлэл технологи академи өнгөрсөн оноос эхлээ байгуулагдсан бөгөөд одоо 3 чиглэлээр сургалт явуулдаг байгаа. Веб дизайн, график дизайн, мультимедиа анимашн. Энэ 3 чиглэлээр 3 сарын хугацаанд практик байдлаар сургалтаа явуулж төгсгдөг байгаа. Өөрөөр практик буюу цэвэр бүх юм яг гүйцэтгэл хийж, яг веб хийж, яг дизайн гаргаж, яг 3D бит байгуулж, тэрийг хөдөлгөж суралцдаг байгаа. Тэгээ багш нар дандаа мэрэгжлийн хүмүүс байдаг болохоор яг тийм цэвэр онлайн юмуд ярих яг цэвэр яг гүйцэтгэж одоо яг анханаас нь ахвал хялбархнаас нь ахвалаад хүндрүүгээ хийж, баг-багаар хүндрүүгээ хийж гүйцэтгэл их сайтай 100% тийм практик байдлаар суралцаж төгсдөг байгаа. Тэгээ манай академи нь 2 ангитай байдаг байгаа. Өглөөний болон оройны. Өглөөний анги нь болохоор 8 цагаас эхэлдэг байгаа. Оройны анги нь 6 цагаас хичээл эхэлдэг байгаа. Тэгээ нэг өдөр хичээлэхдээ 3 өдөр хичээл 3 цагаар хичээлдэг. Орой 6-аас 9 цагийн хооронд, өглөө 8-аас 11 цагийн хооронд 7 хоногийн 3 өдөр хичээлдэг байгаа. Суралцах шаардлагатай компьютер болон материал, видео хичээл энэ төр бүрэн хангагдсан байгаа. Тэгээ бас заавал хичээлийн цагаар бас бусад цагаар ирээд оюутнууд маань өрөөндөө танхимын хичээлийн бус цагаар танхимын чөлөөтэй байдаг байгаа. Энд дээрээ суугаа хичээлээ давтаад өөрийгөө илүү сайн хурдан суралцах боломжийг нь бас олгож өгдөг байгаа. Амжилт мэдээлэл технологи академик сургалтанд суралцж байгаа маш баяртай байна. Тэгээд эндээ болохоор сургалтыг болохоор мэргэжлийн чадвартай багш нар зааж явуулахаас гадна яг 100% практикээр бүх хичээлээ үзээд яг суралцаад эхнээс нь яг цэгцтэй бүх мэдлэгээ ингээд олж авч байгаа маш их баяртай байгаа. Тэгээд та бүхнээс ч гэсэн сургалтанд хүрэлцэж яс суугаараа гэж бодож байна. 3 сарын хугацаанд энэ 3 чиглэлээр буюу веб дизайн, график дизайн, мультимедиа анимашныхаа чиглэлээр ямар програмууд үзэж юу хийж сурдаг вэ гэхээр вебийн чиглэлээр эхлээл вебээ шинээр зураал, тэрийг HTML, CSS гэдэг кодн дээр нь өгж хойруугаа тэрийг бүр пэйж рүү хөрвүүлээд тэгээ OpenSAMS болох Joomla WordPress дээр хийж сураад бүр онлайн дээр тавиад доментэй холбоо сервер дээр тавьж веб дээр бол энэ 3 сарын хугацаанд ийм зүйлийг сурдаг байгаа. График дизайн дээр болохоор эхлээл Corel, Photoshop, InDesign-ы түүлсээс нахуулаад яг тийм цэвэр юм хийсээр гад тэр түүлсээ мэдээ дараа нь бүх төрлийн одоо хэвлэлийн бүх төрлийн одоо ном сэтгүүл, нэрийн хуудас, албан ланк гэдэг брэнд бук, лого эдрийг брэнд бук хийж 3 сарын хугацаанд сурж төгсдөг байгаа. Харин мультимедиа анимашн дээр болохоор 3D бит байгуулад янз бүрээр хөдөлгөөд анимашн өгөөд тэрийг видеог нь эдитлээд өөрөөр хэлбэл 3D дээр 3D Max, Maya, After Effects, Edus эдгээр програмуудыг үздэг байгаа. Дизайн дээр нь болохоор Corel, Photoshop, InDesign, веб дээр нь болохоор HTML, CSS, Dreamweaver, Notepad, FileZilla, Examp бас браузерын одоо Inspect гэх тэр бас цэвэр практикийн шинжтэйгээс ахуулаа бас тийм ноу хау тийм одоо яаж хялбархан аргаар хийх үү энэ бас зүйлүүдийг бас суралцдаг байгаа. Тэгээ 3 сарын хугацаанд амжилттай яваад төгссөн маш олон оюутнууд бас
амжилт хүсье. Тэгээ манайхаа одоо энэ 5 дахь эсэлтээ авч байна. Нэг ангид 15 л хүүхэд байдаг байгаа. Тэрнээс бол хэтэрдэггүй. Тийм болохоор манай сургалт их чанартай оюутнуудаа их тийм багш нар нэг тийм хурж туулж ажиллаж чаддаг байгаа. Тэгэхээр манай академи бол 3 чиглэлээр сургалт явуулдаг. Тэгээд би бол график дизайны хичээлийг заадаг байгаа. Тэгээд график дизайны хичээлийг ингээ практик дээр тулгуурлаад ерөнхийдөө бүгдээрээ хамт зэрэгцээд 3 сарын дотор бол бараг мэргэжлийн түвшинд очиход мэргэжлийн түвшинд хүрэхээр хэмжээний сургалтыг бол манай академи явуулдаг байгаа. Академи суралцсанаар маань график дизайны хувьд гэх юм бол 3 төрлийн дизайныг гаргахад бүрэн боломжтойгоор төгсдөг. Веб дизайн, тэгээд хэвлэлийн дизайн болно. Бус дизайнын зүйлүүдийг хийх чадвартай болж төгсдөг байгаа. Гол нь энэ практик дээр бүгдийг хийж авдаг учраас сурагчид маань ингээд төгсөхдөө өөрсдөө гэсэн веб сайтынхаа дизайныг гаргацсан, name brand book болон тэ өөрсдийнхөө логог хийгээд логогоо бүх зүйл дээр компани нэрийн хуудас болон альбом бланк гэх мэт бүх зүйлүүдээр байрлуулах чадвартайгаар төгсдөг нь манай академийн гол давуу чанар. Загдах хичээлүүдтэй та бүхэн өөрийн биеэр ирж танилцсан. Сургалтын орчин, материалын бааз, ном техник хэрэгслэр бүрэн хангагдсан. Манай сургалт 11-р сарын 14-нд эхэлнэ. Бүртгүүлэхэд шаардлагатай материал: 90-ны үнэмлэхний хуулбар, 10 жилийн гэрчилгээний хуулбар, 1% зээж зураг, төлбөр хаасан байж болно. Манай хаяг мэдээлэл технологийн үндэсний парк 307 дот. Харилцагчны дугаар 8822 8622 Таримт хөтлөцийн танд ашигтай тустай мэдээллийг хүргэдэг тань туслын нэвтрүүлгээ маань ээлжид дугаар амжилттай мэдээллийн технологийн академи дээрээс бэлтгэн хүргэлээ та бүхэнд таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн дугаараар эргүүлзатлаа баяртай үзэгч.